Тэд өдрийн 50,000 төгрөгийн цалин авч хөдөлмөрлөж хөлсөө авч ар гэртээ амжиргаагаа дэмжихийн тулд энэ дэрж ажилласан. Гэвч тэдний зарим нь болон ихэнх нь цалин хөлсөө авч чадахгүй юм нөхцөл байдалд хүрээд эндээс хөөгддөг. Энэ бол хятад эзэд, харь эзэд монголчуудын хөдөлмөрийг өнгөөдүүлж хөлс хүчийг нь шолж байгаа асуудал байсан. Хуулиараа насан туршаагүй хүүхдүүдийг олноор нь ажилуулсан асуудал энд мөн яригдана. Одоогийн байдлаар бид 10 гаруй хүүхдүүд. За цагдаагийн машинд бол ээлжилж ирэн суулгаад ингээд хилцрүүн зөөрлөд байна. За энэ нөхцөл байдлын мэдээллийн дагуу бид мэдээллийг хүлээж авсан даруйд одоо энэ Алтан харгаа гэдэг энэ үйлдвэр дээр ирж химийн бодисын улсын байцаагч хөдөлмөрийн эрүүл ахуйн талаас хяналтын улсын байцаагч байгаль орчны хяналтын улсын байцаагч нар бол ажиллаж байна.